нэг асуулт бол зөндөө байна. Гэхдээ одоо энэ олон юм чинь товчлоод асууч. Ер нь бол нэгдүгээрт энэ батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд засгийн газар үйл ажиллагаа явуулах ёстой. Уг нь бол тэгэхгүй өөрсөндөө зориулаад үйл ажиллагаанд зориулаад хууль тогтоомжийг өөрчилдөг байдал ирээс сэтэрлээ. 2025 оны улсын цэг оруулж ирэхдээ 14.5 хуулийг өөрчлөлт дагуулж оруулж ирсэн. Төсвийн доктортой байдлын тухай хууль нь 22 дахь удаа өөрчлөгдсөн. Энэ өөрөө юу гэхээр үйл ажиллагаанд зориулж хууль тогтоомжийг өөрчлөөд байна гэсэн үг засгийн газар нь. Нэг үгээр хэлбэл батлагдсан хууль тогтоомжиндөө үйл ажиллагаа явуулж чадахгүй өөрсдийнхөө үйл ажиллагаанд тохируулаад байна гэсэн үг. Үндэсний аудитын газар төсвийн доктортой байдлын зөвлөлдөө би дахиад хоёр дахь хэлье зүгээр шүдгүү арслан. Би энэ хоёр байгууллагаас хоёулангаас нь асууя. Сүүлийн 3 жилээр үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжүүд хэдэн хүн хэрэгжилттэй хэдээс хэдэнд хэрэгжсэн. Сүүлийн 3 жилээр төсвийн доктортой байдлын зөвлөлөөс сүүлийн 3 жилийн төсвийн тодтолтоор өгсөн зөвлөмжүүд чинь тэдэн зөвлөлөөс хэдэн хэрэгжсэн. Хэрэгжил нь хэдэн хувьтай байсан. Энэ тоонуудыг бодтоор харахгүй бол бид нэр жил бүр нэг юм хоосон цаасны араас хоосон тоо ярьдаг үр дүн гүйцэтгэл муутай нэг баахан зөрчил тарьсан нэг юм л юм болох гээд байна л та. Нэг хоёрдугаар нь энэ одоо энэ 75 дахь хуудсан дээр ингэж байгаа юм. Урсгал зардалт хийсэн төвөр судалгаар төсвийн ерөнхийлөн захирагчийн дэрэгдэх 24 хороо зөвлөлд ажлын албаны гүйцэтгэлийн зардал 17.5 тэрбум төгрөг. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэн гэсэн үг. Хоол унааны зардал нь 698.8 тэрбум төгрөг. 4367 гадаад томилтонд 74.3 тэрбум төгрөг. 16,206 сургалтанд 61 тэрбум төгрөг зарцуулсан гэж. 16,206 сургалт. Жишээ нь. Тэгэхээр ийм байдлаар бид нэр төсвийн одоо хөрөнгийг өрн таран хийдэг байдал хязээ болох юм бэ? Манай аудитын дүнэлт байгууллагын зөвлөмжүүд хязээ хэрэгждэг болох юм бэ? 22.3 тэрбумаар хэвлэл мэдээллийн зардал гарсан байна гэж. Үүний үр дүн юу юм бэ? Хууль тогтоомж болон засгийн газрын үйл ажиллагаа хэр юм бэ? Энийг асуумаар байна. За дараа нь энэ 2024 оны 12 дуусар сонгуулийн байдлаар бусдаар гүйцэтгүүлсэн ажил арга хэмжээ 34.3 их найд гэж. 2024 сонгуулийн жил 34.3 их найдаар ямар төсөл арга хэмжээ хийсэн. Түүний хамгийн том дүнтэй 10 дүнгийн дандаа нэрлээд өгөөч. Яагаад ингэж сууд энэ 2025 онд 19 тэрбум буюу 15.6 тэрбумаар буураад ороод ирж байгаа байхгүй юу? Сонгуулийн жилдээ ингээ 15.34.5 их найд болоо ороод ирдэг. Ийм байдал чи хэдий бол давтагдах юм бэ? Ийм нүнээр эхлээд асуулт асууж тодруулъя. За аудит ерөнхий аудит Магнасан дарга 3 дугаар микрофон. Шижир гишүүний асуултанд хариулъя. Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн асуудлаар бас олон одоо тоо мэдээ дурлаж болж байгаа. Жишээлбэл одоо энэ 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлангаар ихт бид нар нийтдээ бид нар 6,792 энэ аудитын тайлан баталгаажуулалт хийсэн. За 13,400 гаруй зөрчил ер нь нэгтгэгдсэн байгаа. За ингээд 11.8 их найд энэний 8.1 их найд нь төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд дээр ногдож байгаа. За бусд нь бол бусад төсвийн захирагч нар дээр ингээд ногдоо явж байгаа. За хэрэгжилтийн байдал дээр бол бид нар онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хэрэгжилтийн байдлыг бид нар төсөв захирагч бүрээр нь өнгөрсөн За төсвийн доктортой байдлын зөвлөл. Хариулт за яагаад хариултаа гүйцэж 3 минутад хариулах ёстой одоо 1 минут болчихлоо сая. За төсөв захирагч болгоноор нь бид нар өнгөрсөн жилийн одоо акт албан шаардлага зөвлөмж холбогдох шийдлүүдийн биелэлтийн хувийг төсөв захирагч болгоноор гаргасан байгаа. За эх 7 хоногт бол байнгын орууд дээр бид нар ингээд төсвийн ерөнхийлөн захирагч болгоноор ингээд бас давтаад энэ наривчлал тоонууд ярина. Бүх төсөв захирагч нар дээр тийм ийм биелэлтэй гэж хэлэхэд бол одоо цаг хугацааны хувьд хангалттай байгаа учраас ийм ерөнхий юу хэлье. Ер нь бол бид нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар бол бүх талаар одоо
их хурлын гишүүдээс өгсөн чиглэл байнгын орооноос гаргасан чиглэлийн дагуу ажиллаж байгаа холбогдох бүтцийн нэгж байгуулагдсан бүх дата мэдээгээ нэгтгэж авсан. За хууль хяналтын байгууллагатаа бас биелүүлэх талаар хамтарч ажиллаж байна. Тухайлбал бид нар улсын ерөнхий прокурорын газартаа энэ талаар хамтарч ажиллаад төрд учруулсан төрийн албан агчдын буруутай үйлчилгээний улмаас төрд учруулсан хохирлын асуудлыг барагдуулахаар хамтарч одоо санал солилцож хамтран ажиллаж эхэлсэн. За хариултаа дуусгач. 3 дугаар микрофон. За тухайлбал төрийн албан агчдын буруутай үйлчилгээний улмаас төрд учруулсан хохир 7.2 тэрбум төгрөгийн зөрчил одоо бидэн дээр яг бэлэн байгаа. За энэ асуудлыг төрийг төлөөлөх одоо шүүхэд төлөөлөгчийн хувьд улсын прокурор бол одоо энэ тал дээр манайтай хамтарч ингэж хөөцөлдөхөр болоод одоогийн байдлаар баг хагас дээр нь одоо шүүхэд нэхэмжил бичсэн явж байгаа юм. За манай одоо бичсэн төлбөрийн актыг бас гүйцэтгэх шугам одоо ажиллагаан дээр бидэн дээр бас гарц аргалгаа олж өгсөн байж байгаа. Бид нар заавал хууль дээр өөрчлөлт оруулахгүйгээр энэ тал дээр бас хамтарч ажиллах боломж байгаа гэдэг ийм зохицуултуудыг бид нар бас одоо судалж ярилцж байна. За дээр нь бидний одоо ингээд шүүхэд хандаад гэмт хэрэг гээд одоо хуулийн байгууллагад хандаад зарим хаагдсан за хэрэг үүсгээс татгалцсан асуудал дээр бид нар гомдол гаргах тэр бололцоог бас улсын прокурортой хамтарч гаргасан байж байгаа. За ингээд бид нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийн тал дээр одоо онцгойлон анхаарч байна. Ер нь бол хэрэгжилт өмнөх жилээс бол илүү сайжирч яваа. Эх жил бол бид нар илүү одоо үр дүнд хүрч байхаа гэсэн ийм тооцоол байгаа. Ягаад бол ийм хууль эрх зүйн боломж улс бидэнд байна гэж ингэж харж байгаа. За дээр нь бол төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлээр одоо албан тушаалаас чөлөөлөх болон хариуцлага хүлээлгэхээр нэлээд ийм хатуу заалтууд орсон учраас одоо харьцангуй ийм одоо хөшүүрэг хууль эрх зүйн хөшүүргүүд бий болсон. За эрх зүйн хувьд бол боломж хүрсэн гэж ингэж үзэж байгаа. Үр дүн гарна гэж тооцож байгаа. Баярлалаа. За төсвийн тогтвортой байдлын зөвлөл. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлд дэлгэр сайхан гишүүний асуултанд хариулъя. За манай төсвийн тогтвортой байдлын зөвлөл хуулийн чиглэлийнхаа дагуу төсвийн төсөл, төсвийн тодтгол, хөгжлийн төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөнд дүгнэлт өгдөг мөн дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэлтэй холбоотой эдийн засгийн таамаглал гаргадаг түүний хэрэгжилтэнд бас дүгнэлт өгдөг ийм байгууллага. За манай дүгнэлт төвлөмжийн хувьд бол бид нар 24 оноос хойш яг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн 39 дүгнэлт төвлөмжийг өгсөн байдаг. За хэрэгжилтийн үнэлгээн дээр бас бидний хувьд харьцангуй өөрөөр ханддаг. Учир нь бид нар манай дүгнэлт төвлөмжийн зөвхөн эдийн засгийн хөгжлийн яамд хөрвүүлж байгаа дунд хугацааны төсвийн дунд хүрээний мэдээлэлтэй холбоотой эдийн засгийн таамаглалаас бусад дүгнэлт төвлөмж бол улсын хуралд төсвийн байнгын ороонд хүргэгддэг. Манай дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийн хувьд бол улсын хурал тэрхүү дүгнэлт зөвлөмжийг хэрхэн хүлээж авснаас бол хамаардаг. За хэрэгжилтийн үнэлгээг бол бид нар улсын хурал дээр очиж байгаа учраас шууд За хариултаа дуусгач. 4 дугаар микрофон. шууд тэдийг нь хэрэгжүүлсэн, тэдийг нь хэрэгжүүлээгүй гэж бол дүгнэдэггүй. Ерөнхийдөө нь бид нар үнэлэхдээ манай дүгнэлт зөвлөмж бол дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлээр бид нар харьцангуй нийтдээ сүүлийн үед бол таамаглал тооцооллууд харьцангуй ойртож бидний гаргасан таамаглалын дагуу явж байгаа гэж үздэг. Төсвийн төсөл боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн хувьд бол бидний дүгнэлт зөвлөмж яг бодтойгоор хэрэгжилт бол хангалтгүй байна гэж үздэг. Энэ ч гэсэн дөнгөж сая бидний уншин танилцуулсан төсвийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл дүгнэлт зөвлөмж дээр бол бид маш олон төсвийн гүйцэтгэлтэй холбоотой сул талуудыг илрүүлж, энэ сул талууд байсаар байгаа нь бол бидний дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт хангалттай бус байна гэж үзэх юм үндэслэл болж байна гэж харж байна. Баярлалаа.